Манай цаана ирэх хүнд үзэгчтэй та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна. Соёл урлагийн төрөлцөн суваг болох SH сувагдлын эзэн уран бүтээлчдийн зүгээс Монголын үндэсний их баяр болох Цагаан сарын баяртай холбогдуулан бэлтгэн хүргэж буй Амар байна уу Монгол түмэн цуврал нэвтрүүлгийн хээлжид нэгэн дугаарыг Бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын яамнаас Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад төлөөлөн суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Си Хаминтэй хийсэн ярилцлагаар үргэлжлүүлээд хүргэж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сар шин сайхан шинэлж байна. 남의 그 허름연근 15 언니 남사르드 몽골드 에친 타달 동덕도 선배나 만나 시지민 다르 그 남의 그 에친사 몽골서가 엉츠 보고도 그런 이렇게 에친 타달 동덕도 선배나 되게도 더하이 언니 남사린 허린 허이르 오더르도 몽골어신 이런 게 이렇게 졸 비치가 월근 발생바나 되게도 어더가 호텔 нэгжил хагас болж байна. Ер нь бол одоо Монголд ирсэн дараа одоо эмдрийн маш жаргалтай эмдэрж байна. Яг гэвэл Хятад Монголын хойр улсын харьцаа маш нягт маш сан харьцаатай хойр улсын ард түмний хоорондын найрамдал маш одоо сайхан байдаг юм аа. Намайг одоо ирсэн дараа Улаанбаатар хотоос гадна бас одоо бараг бүхий л Монгол улсын можуудад очиж үзсэн. Тэгээд би одоо бусад можид очихдоо бас Монголын найз нар намайг маш одоо сэтгэл харун нар одоо хүрэн авсан талхлаа ярихъя. Мөн одоо Монгол улсын бусад можийн одоо соёл эдийн засгийн нийгмийн байдалтай танилцсан байна. Мөн одоо тохай мож Хятадын холбогдох мож аймгийн хоорондын хамтын азгаа харьцаа хөгжүүлэхээр ихээр одоо анхаарал хандуулж ажиллаж байна. Тэгээд цаашдаа бас одоо намайг Монголд ажиллахдаа одоо энэ чиглэлээр бүр олон хувийн нэмрээ олуулахта бэлэн байна. 使两国关系越来越好，使两国人民之间的友谊越来越深。 Баярлалаа. Тэгэхээр Монгол улс бол ерөөхдөө маш одоо өргөн удам нутагтай дээр түүн дундаа хүний нүдийг болоос үзэсгэлэнтэй сайхан газар дэлхийтэй газар нутагтай. За түүнээс гадна Монголын одоо яг соёлын өв соёл бол эртнээс өвлөгдөж ирсэн юм гайхалтай сайхан дуу хуур үлгэр домог ингээд маш олон сайхан юм зүйлүүдтэй байдаг. Тэгэхээр таны хувьд яг Монголын өвлөгдөж ирсэн түүх соёлоос сэтгэлд одоо тодхон тусдаг зүйл болоод за мөн Монголын энэ сайхан үзэсгэлэнт газрууд дундаас очихыг хамгийн ихээр хүсдэг, дахин зочилмор санагддаг газар нутгийн тухайд. Би сая дурдсанаар одоо баг Монголын бүхий л одоо аймаг нутагт очиж үзсэн байна. Тэгээ үүний дотор надад хамгийн таалагдж байгаа аймаг бол Өөс аймаг баг юм аа. Би өнгөрсөн онд Өөс аймагт очиж үзсэн. Хэдийгээр одоо цаг хугацаа багч гэсэн надад одоо гүнзгий сэтгэлийг төрүүлсэн байна. Тэгээд энэ жил би бас одоо Өөс аймагт дахин очихоор төлөвлөж байна. Мөн одоо яг Өөс аймагт Хятад Монголын найрамдарын хамтын ажгааны төслийг хэрэгжүүлэхээр одоо төлөвлөж байна. Тэгээд дооны талаар дооны тухайд одоо би ховида доо тимсан доодог биш гэсэн одоо Улаанбаатарын үдэш гэдэг доо надад маш таалагдж байна. Заримдаа би манай яамны хамт оронтой одоо хамт одоо энэ дооник хамт доолдог байдаг юм аа. Би доолж энэ дооник доолж чадахгүй ч гэсэн дооны үг сайн мэдж байна. Улаанбаатар үдэши намхан. За баярлалаа. Ингээд сар шины мэлэг дэвмэрлэлтэй сайхан өдөр бид бүхний урилгыг хүлээн авч цэнхэрдлэгцээр маань үзэгч олон түмэнтэй минь учран залгасан танд баярлалаа. Танай хамт олонд замун Хятад Монгол хоёр улсын одоо цаашдын харилцаанд бас олон сайхан шинэлэг дэвшилтэд зөвлөд гарч хоёр орны одоо эв найрамдалтай харилцаа бас олон жилийн туршид ингээд сайхан үргэлжлэхийн үлзэтэй өрөөлөөр өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлүүлж байна. 谢谢桑萨尔电视台，谢谢你们。
За эрхэм үзэгчтэй амар байна Монгол Түмэн нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар бүгд найрамдах хятад ард улсын элчин сайдын яам дээрээс үзэгч та бүхэндээ хүрлээ. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад төлөөлөн суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Сихамын оролцлоо. Ингээд бид бүхний нэвтрүүлгийг тоглон сууж таалан сойрхсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлээр эрхэм үзэгчтэй.